Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Цэрэн Шимэнгийн оюун чим гэдэг. Би улсын тэргүүний 8 дугаар цэцэрлэгтээ 11 дахь жилдээ багшийн тусгаараа ажиллаж байна. Миний хувьд Дорнот аймгийнхаа анхны ялгаатай хэрэгцээтэй байнгын асаргаатай хүүхдүүдийг шилжих үе буюу дэмжих бүлэгтээ өөрийн хүсэлтэд ажиллаж байна. Манай бүлгийн хүүхдүүдийн онцлог нь тэдний жижигхэн өөрчлөлт нь биднийг маш их баярлуулдаг. Багшийн туслах оюун чимгийн ээж нь халахгүй суманд бага ангийн багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Ээжийнхээ ажил мэргэжлэр үргэлж барахдаг учраас цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосон. Дэмжлэгийн бүлгийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн хөгжлийн төвшинг Портэж эрт үеийн хөгжлийн дэмжлэг оролцооны хөтөлбөрийн үнэлгээний аргачлалаар нэлэх үе буюу 0-6 насны ангиллын хүрээнд ай тус бүрээр бүлгийн багштай хамтран үнэлж ажиллаж байна. 2025 оны 9-р сараас 2026 оны 1-р сарын байдлаар хөгжлийн үнэлгээний дүнгээс харахад бие даах чадвар 30.8%, хэл яриа 7.7%, хөдөлгөөн 37.5%, нийгэмшгүй 11.1%, танин мэдгүй 10% тус өссөн үзэлтэй байна. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд тохирох туслах хэрэгсэл ашиглах нь хамгийн чухал. Хүүхдэд 2 дахь бэрхшээл үүсгээс сэргийлэн хэрэгцээнд тохируулах, тогтмол тодорхой хугацаатай зогсоох, алхуулах зэрэг үйлийг мөн гэртээ эцэг эхэд асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэн ажилладаг. Хүүхдийн хэрэгцээнд тохирсон хөдөлгөөн дэмжих тасгалыг цэцэрлэгийн хөдөлгөөн засалчтай хамтран GMF 888 шалгуураар үнэлэн ажиллаж, хүүхэд бүрт тохирох хөдөлгөөнийг ганцаарчилсан сургалт, үйл ажиллагаа болон тохирох дэмжлэгийг үзүүлэн, ахуйн дадал хөвшил асаргаа сувилгаа, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна. Өдөр бүр хүүхдүүдэд тохирох дэмжлэгийг өгснөөр үр дүн сайжирч тодорхой ахиц гарч байгааг өдөр бүрийн ажиглалтын хуудасаар хөтлөн ажиллаж байна. Шилжих үе бүхий дэмжих бүлгийн хүүхдүүд 7 хоногт хуваарийн дагуу ердийн бүлгүүд рүү тогтмол орж, үе тэнгийн найз нөхөдтэйгөө тоглож, харилцаж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход дэмжин нийгэмшгийн хөгжлийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Тусгай хэрэгцээтэй хүүхдийг хүндэтгэн ойлгож, урам өгч харилцан ажилладаг. Амжилтыг нь урамшуулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ажиллах явцдаа хүүхдийн яриаг бүрэн дуусал анхааралтай сонсох нь чухал байдаг ба тусламж хэрэгтэй эсхийг асууж, дэмжлэг үзүүлэн ажилладаг. Сар бүр тохирох хэрэглэх түүнийг хүүхэд бүрийн онцлог тохируулан хийж үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Эцэг эх асран хамгаалагчдад харилцах дэвтрээр харилцаж өдөр бүр тэмдэглэж ажилладаг. Эцэг эхчүүд үүнд маш сэтгэл хангалуун байдаг. Багшийн амжилтууд. Цэцэрлэгийн багш 2025 болцолт уралдаанд амжилттай оролцсон. Энэ жил 2 дахь жилдээ дахин оролцож байна. Байгууллагын 2025 оны шилдэг багшийн туслахаар шалгарсан. Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн тохируулгад орчин мэргэжлийн багш нарын бүлгээрээ ажиллаж байна. Бүсийн үйл ажиллагаанд идэв санаачлагтай оролцдог. Дорнод аймгийн тусгай олимпиад 2 хүүхэд бэлтгэн амжилттай оролцуулсан. Шинжилсэн хөтөлбөрийн сургалтанд хамрагдсан. Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс, Оросын албаны улсын төлөөлөгчид оролцсон Океана хөгжмийн урлагийн наадамд Дорнод аймгийн Чой болсон хотод зохион байгуулагдаж хамт олноороо амжилттай оролцсон. Цэцэрлэгийн багшийн туслахын зөвлөлийг ахлан ажиллаж байна. Хөгжлийн мэргэжлэлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг өгсөн үйл ажиллагаанд дохионы хэлээр дуулж олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Багшийн туслахуудад яаралтай хэрэгцээтэй хүүхдийн асаргаас суулгаа практикийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Дохионы хэлний анхан шатны мэдлэгийг бүлгийн багшаараа заалгасан. Бүлгийн багшийн туслах нартай шидэт хормогчийг цэцэрлэгийн бүх бүлгүүдэд нэвтрүүлэн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хэрэглээ олгон ажиллаж байна.